Хууль журмын хэрэгжилт түүний хүрээнд шийдэгдэж байгаа олон хэрэг зөрчлийн талаар иргэд олон нийт үнэн зөв мэдээллийг авахыг хүсдэг. Хариуцлага өндөртэй хэмээн тэр бүр хэвлэл мэдээллийн хэрэгслэр мэдээлэл өгөөд байдаггүй улсын ерөнхий прокурорын газраас 10 хоног тутамд нээлттэй мэдээллийг өгч байхаар болсон юм а. За ээлжит мэдээлэл хийх энэ өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас өнгөрөгч 2011 онд хийсэн ажлын товч танилцуулгыг хүргэлээ. За тус дүүргийн прокурорын газар өнгөрөгч онд 11 прокурор 5 объектын 290 гаруй субъектэд холбогдох хууль тогтоомжийн шалгалтыг хийн шийдвэрлэн ажиллажээ. 2011 онд тус дүүргийн прокурорын газраас нийт 381 хэргийг тус дүүргийн шүүхэд шилжүүлж анхан шатны шүүхээр 341 хэрэг, дав заалах шатны шүүхээр 61 хэрэг хилцэгдэн шийтгэх тогтоол магадлал гарсан ба прокурор анхан шатны шүүх хуралдаанд 100%, дав заалах шатны шүүх хуралдаанд 88.5% нь оролцож санал өгөлтөд гаргасан байна. Шүүхэд төрийн төлөөлөх чиглэлээр хийсэн ажлыг өнгөрсөн оны муутай харьцуулж үзэхэд анхан шатны шүүхээр шийдвэрлсэн хэрэг 46-гаар буюу 15.6% өсөж, дав заалах шатны шүүхээр шийдвэрлсэн хэрэг 26-гаар буюу 29.9%, хяналтын шатны шүүхээр шийдвэрлсэн хэрэг 13-гаар буюу 2 дахин, шүүхээс буцсан хэрэг 27-гаар буюу 31%-аар буурч, эсвүүрсийн биелэлт 1.6%-аар өссөн ийм дүнтэй байна. 2011 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газар нь 4400 гаруй иргэдийн гомдол мэдээлэл өргөдлийг хүлээн авч ажиллажээ. Нийт шалгагдан шийдэгдэж байгаа хэрэгүүдийн хувьд өмнөх онуудтай харьцуулахад харьцангуй өссөн үзүүлэлттэй харагдаж байгааг прокуроруудын зүгээс онцлсан юм а. Хэвлэлийн баг хурлын үеэр 7 дугаар сарын 1-ний хэрэгтэй холбоотой одоо хүртэл шийдэгдэж чадахгүй байгаа хуулийн зүйл залтын талаар тодруулахад дараах хариултыг өглөө. Хэрэгсэхгүй бол усны хүчин болгож хэргийг сэргээсэн байгаа. Тэгээ мөрдөн байцаалтын ажиллагаа дахин хийхээр мөрдөн байцаах байгууллагад даалгасан. Тэгэхээр анхны тэр ялдагчаар татаж ял сонсгосон зүйл ангийн хүчин болгосон гэсэн үг. Одоо тэр хүчин төгөлдөр хэвээр биш байгаа. Өршөөл тамаагаар хэрэгсгүүлсэн. Одоо эрүүгийн хуулийн тусгай ангийн 294-2 гэдэг өөр зүйл ангаар зөвлөлтөд гэм буруугийн асуудлыг шүүх шилжүүлэхээр одоо шүүгээр шийдвэрлэхээр шилжүүлчихэд байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тэр нэг сэтгүүлчийн асуусан асуултанд одоо нямдор цаад хүчингү болсон хууль хэрэгсэн байна гэж хэлсэн гэж ярьж байгаа шиг байна. Тийм байхгүй байх. Би хөвдөд гэж ойлгож байна. Тийм байхгүй байх гэж. Тийм. Ягаад тэгэхээр эрүүгийн хуулийн тусгай ангид 294.2 гэдэг зүйл анги өнөөдөр хүчин төгөлдөр байгаа. Урдч байсан зүйл анги. Энэ зүйл анги одоо ч байгаа. Тэгэхээр энэ зүйл ангиар одоо өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа зүйл ангиар ял сонсгож яллах төгөлдөр өдөр шүүх шилжүүлсэн гэмбуруугийн асуудал шүүх шийдэж шүү дээ, тийм ээ. Тэр зүйл ангиар гэмбуруутай байна уу гэдэг эцсийн шийдвэр бол шүүх гаргах юм. За улсын прокурорын газраас зарласан ээлжид хэвлэлийн хуралд нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас өнгөрөгч 2011 онд хийж гүйцэтгэсэн ажлын товч танилцуулгыг инхүү хүргэсэн юм а.